11 цагаас эцэг эхийн хуралтай гэж зарласан. Нэг ч хүн байхгүй. Хүүхдийнхаа төлөө санаа зовдөг нэг ч эцэг өнөдөр байхаа байчих. Бүгдээр л мөнгө гэж. Яахаараа хүүхдийнхаа төлөө санаа тавьж нэг ч гэсэн цаг хүүхдийнхаа эцэг эхийн хурал дээрээ сууж чаддгүй бэ. Яаваа. Үгүй ээ. Сайн үг. Та чи яах гэсэн юм бэ? Аав нь дүүгийнх нь хурал дээрхгүй. Би суучаад танд бас явж хэлчих штэ. Та их шаардлага байхгүй штэ. Заавал аав нар нэр. Аава эвгүй юм биш үү те. Юуны хүү? Аавынх нь хүүхдийг нь хүүхд хоёр нэг анги сурнаа гэдэг чинь хүн сонсуулж байгаа тиймэрхүү юм биш үү? Наадах чи харин багтахмаар юм биш үү? Өөрийнх нь төрсөн дүү. Өөрийнх нь төрсөн хүүтэй нэг ангид гоё шүү нэ. Би таныг танихгүй шүү. Юу л чи эцгийг танихгүй ямар юм чи байсан. Тэнийг юм шиг авч юм нөтөхгүй гэж. За сайн байцгаана уу? Оо сайн байна уу? Сайн байна уу? Сайн. Сайн байна. За эцэг хий орол ирж байна. Оо тэглээ. Хиний яав блэ? Тамирагийн явна. Тамирыг яава. Танаас нэг асуух гэсэн. За. Нараа өөрийнх нь төрсөн хүүхэд өөрийнх нь төрсөн дүүтэй нэг ангид сурна гэдэг бахархмаар үз. Ойлгохгүй байна. Ойлгосонгүй. Ямар тэнийг вэ? Юу? Ой, яагаад гүгэл байгаа? За сайн байцгаана уу? Сайн байна. Өнөө замын хөдөлгөөний шинэ дүрмгээд хэд ядарсан гарцаар гарч болохгүй хэрнэ. Ингээд авчиж чи зүгээр цусаар шээж өгөх гэж шээ. Эцэг хөрөл ирсэн хүмүүс үү? Тийм ээ. Батбаатарын аав. Сайн байна. Баяр магнаа. Батбаатарын аава. За. Танаас нэг юм асуух гэсэн. За. Энэ хараа өөрийнх нь төрсөн хүүхэд өөрийнх нь төрсөн дүүтэй нэг ангид сурна гэдэг бахархмаар гэж. Өөрийнх нь төрсөн хүүхэд өөрийнх нь төрсөн дүүтэй нэг ангид сурсан гэдэг. Миний айхгүй хөрөхгүй юм байна. Яа цаа айкуутай юм бэ жиж. Та тийм айкуутай юм энийг хэлээ. За, Антарктид төвд амьдардаг та 5 амьтныг нэрлэдэг. Хүүтэн газар шүү дээ. дүүтэй Антарктид. За, пингвин, За. цагаан баавгай. За. За тэгээ өстө цааш мэдэхгүй. Ямар таван амт байх вэ? 2 пингвин 3 цагаан баавгай. Айкууга хөгжүүл. Ташраараа хийлэгдэг ба шүү дээ. Нам даруултаа. Яа. Энэ бас явгууны гарцаар гарч байгаа хэлсэн байх та. За сайн байцгаана уу? Айсан. Намайг таньж байна уу? Би дуучин Атро байна шүү дээ. Хэнгэнэ? Рок попын дуучин Атро байна. Таньж байна уу? Тийм ими ургамалч мэдгүй. Хөөе. Чи надад шилээ жоохон дээшлээ л дээ. За одоо таньж байна уу? Оо, танилгүй яа. Энд ч нөгөө манай орчны сэлээсэр залуу. Та андуураад байгаа юм биш үү? Өө, би хүн андуур. Өөрөө энд юу гэж юу? Би эцэг эхийн хурал дээр ирж байна л да. Хүүхдүүд юм уу те? Тий, манай Баярагийн аав бохгүй юу? За. Тий. Элвэж байна. За сайн байцгаана уу? Оо, сайн байна уу? Сайн байна уу? Сайн байна уу? Намайг таньж байна уу? Хэн блэ? Би дуучин Атро байна. Аватар яасан? Вэ, Аватар шээ. Рок попын дуучин Атро байна. Хөө, яста харж байгаагүй хүн байна уучлаарай. Ямар сони. За. Өнөөдрийн хурал дээр чинь дандаа аавууд ирсэн байх шүү дээ, тийм ээ? Тэгсээ багшаа. Их сайн ховор тохиолдод байна. Уучлаарай. Би багш биш л дээ. Оо. Би энэ ангийн эцэг эхийн зөвлөлийн дарга нь байна. Өөрөө чинь сонгосон юм. Танаа эхнэрүүд. За сайн байцгаана уу? Эцэгхийн хурал нэрлээ. Сайн байна уу? Сайн байна уу? Энэ эрүүл үү? Сайн уу? Сайн. Юу вэ? Юу ч байхгүй. Намайг таньж байна уу? Яаж гинөө? Таньж байна уу? Энэ насандаа чараагүй байна. Би дуучин Атро байна шүү дээ. Ямар маа? Рок попын дуучин Атро байна. Чи дуучин Атро би Фидель Кастро мэдв. Сайн байна уу? Сайн байна уу? Нэрээ адилгаар хийж шүү аа. За энэ хуралд аав ээж нар гээгүй юм. Энэ өө юу хийж вэ? Би өвөө биш ээ. Аав. Хөш аав да. Би та нарт нэг юм хэлье. Энэ биш дээ. Өөрийнх нь төрсөн хүүхэд өөрийнх нь төрсөн дүүтэй нэг ангид сурна гэдэг бол бахархмаар үз. Ах ууцсан байгаа юм аа. Юу яриад байгаа би чи? Ямар сони юм ойлгох. За, өнөөдөр ингээд ийм сайхан аавууд ирсэн дээр нэг хүүхдийн талаар авч хэлцэхгүй болохгүй нэ. За тэгээд хэлцээ. Эний талаар. Батбаатарын гэр бүлээс хөө амтан байна уу? Бос юм. Би байна. Аа.
Та яасан Батбаатрын аав нь үү те? Тэгээ ээж нь байна уу? Ичээрээ заа юу? Яаси? Ичээч. Ичээч. Болов. Ямар тоглоомтой юм бэ? Та байна шүү дээ. Хүүгийнхээ анги фонтын мөнгийг цаг тухайд нүг заа юу? Тэгээд дараа нь ичих нүрээ илгэндээ наа. Маа. Энэ ямар Болов. хааши Чи одоо хүүхдээсээ хідэн төгрөг харамлаад юу хийдэг юм бэ? Би Монгол улсын шүүгч хүн. Оо мааны үү. Оо яа. Би хүүхдтэй мөнгөний өгсөө. Хүүхд манд үрэн таран хийсэн байх. Та аль дүүрэг шөөгч юу? Би дүүрэгч ордонд хуулийн зөнгөлөх юм байна л. Тийм байх. Ямар ордон? спортын төв ордон. Юуны шөөгч? Жодогийн. Эцнээ алтаа. Энэ одоо ямар сонин прокурор шиг танилцуулдаг нөхөр вэ? Би ч улсын шүүгч юм чи шүүгчийг хэлнэ. Жуудагаа ихтэй хэлээч хүн сандаргаа ичгээч. Хүүе. Вау. Сайн уу бүсгүмээ? Сайн. Намайг таньж гин үү? Юу лээ? Би дуучин Атро байна. Хингэнэ? Рок попын дуучин Атро байна. Оо яна уучлаарай би өөрөө ч багроо гэсэн. Иви. Ой. Гигэс одоо нэшрээ. Ямар сони би ягаад намайг танихгүй байгаа юм бэ? Өш энийг хийнийг нь таньчаач ямар ядаргаатай бэ? Би таниад байгаамаа энэ манай өрний сэлээсэр. Та андуураад байна. Аха. Тэгэхээр сайн байцгаана уу? Аха. Тэгээд би энэ ангид сурдаг Мишелийн ээж нь байна. Аав одоо ангалцаад байгаач. Жохон соёлтой байгаач. Тэгээ яасан гинэ? Баярлалаа. Тэгээд би маш их ажилтай болохоор багшийнх нь яг хэлсэн цагаас нь жоохон хоцорчлоо. Зүгээр өстэй те. Хөөе өвгөн болооч. Тэгээд хаан суух уу? Та бүсгүй хүн урд суу. Чи тийс. Баярлалаа. Би нэг ярих юу яриад байж. Яасан? Жохон гоцорчлоо. Мишеличи. Аха. Танаас нэг юм асуух гэсэн юм уу? Тийгөө. Өөрийнх нь төрсөн хүүхдээ өөрийнх нь төрсөн дүүтэй нэг ингэж сурахаар гоё юу? Юу ч ойлгосонгүй. Ямар тэнийг юм би? Энэ өө жохон уучсан байгаа ба. Хүүе энэ тэс хөндлөм чи юу вэ? Яна яац юм бэ? Бүхсэн үтцсэн юм хайшаа юм ч одоо. Ноёд орох гээд байгаа юм биш үү? Сайн байцгаана. Хөөе. Чи архитекттэй гүлэг шиг яаж яваад байна? Ямар ичмэр юм бэ? Та урлаг ойлгохгүй байна. Би загвар өмсгч. Чи юуны загвар өмсгөө? Ойлгомжтой биш вэ нөө? Амс. Би дэд гойрхон лагарт юм уу гатахгүй. На архитект болом би. Юу архит яриад байгаа юм бэ та? Нар салхинд гарахгүй надад архит чи гисэн шүү мэнийхөө. Архитектэгүүд ингээд чигээр юм шиг хөндлөг явчихдаг байхгүй. Уучлаарай суучихоо. Халдахгүйс. Архит Би яаж мэддэг юм бэ? юм яаж мэдвэ тасайсуу. Йоо ямар сони юм бэ та нар? За сайн байцгаана уу эцэг эхчүүдээ. Сайн байна уу? Сайн байна уу? Бүгдд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Баярлалаа. За. Өнөөдөр ч харин харагдаж үзэхтэйгүй эцэг эхчүүд цугласан байх ч нэ. Харин тий урд нь дандаа ихчүүд ирж исэн юм шиг байна. Нэг эцэгтэй. Одоо биднийг харахад нөгөө чонва 70 ишг шиг харагдаж байна уу? Ишиг ба 8 чон гэж. Та ишг. Та чоно? Үгүй би шүүгч. Хамаагүй нүүр өгч болохооргүй хөөх нүг үү. Багшаа. Аа. Болтын гэрээс ирэл аав нь.
Болт яа. Тийм байна. Харвас их талдаг нур мөн байна. За тэгэхээр эцэг эхчүүд би та нарт өнөөдөр хурал хийхгүй. Та бүхэнтэй нэг өдөр нээлттэй хичээл хийх юм шүү. Заа ёо. Хичээл суух юм уу? Тэгэлгүй яах вэ? Нэг өдөр хүүхдүүдийн оронд хичээлсэн. Үүе ямар аятайх юм бэ? За баярлалаа багшаа. Зүгээрээ. Хичээл орох шиг надад уцаа байлаач. Би өөрийнхөө утсаар ярьж байна. Чи хин Чамд ямар хамаатай. За. Байна уу? Хань хүүхдийнхээ оронд татвартай хичээл суух юм шиг байна. Би уугаагүй. ихтер нийтэхгүй нац. Зүгээрөө. Зүгээрээ. За тэгэхээр хичээлээ эхэлцгээе. Хичээл эхлэхээс өмнө бүгдээрээ ямар ч байсан бүгдээрээ урд гараад нэг игнээ болж чигсаад төрийн дууллаа дуулж ихшэглүүлэх болно. Ясгүй. Ямар За. Төрийн дуулынхаа үгийг мэдцгэн үз. мэдлгүй яах вэ? За. Одоо хүүхэд багчууд маань ингэ төрийн дуулаар бас хичээлээ эхэлдэг үү? Тэгэлгүй яах вэ? Бас гоё байж тээ. За бүгдээрээ зүрхэн тушаа газараа гараад явцгаа. За зарим нэгэн зүрхээ зөв болъё. Бүсгүй та чи хаанаа. Хөөе. Хаанаа ч ямар сонин зүрх. Уучлаарай. Навар хос зүрхтэй болчлоо. Би содгоо юм л да. Тийм бай, таригчин солгоо юм шиг байна. Эхлэхгүй багшаа. Болсон бол бүгдээрээ дуугаа дуусгая. За баярлаа. Юу гэнэ? Яасан? Юу хардаа гээд байгаа юм бэ? Үгүй би энэ гайгүй юу? Харин тийм. Яач. Үгүй татаад байгаа юм биш үү? Үгүй би ингэж гацаж сааж идэм болов. Монгол. Энэ зургцсан пенс шиг хайш юм бэ? Орно. Яагаад вэ? Мама. Хурд мандуулаа чи ядаргаатай байж чи. Мандууд. Яа. Баярлалаа. Ингээ та бүхэндээ дараагийн дуулах дуу маань. Ой, юу вэ? Хөөе. Дөргөө нөхрөө чи. Дараагийн дуулсан юм чи. Яаж ин та чи хичээл дээр вэ шүү дээ? Харин тий. Би нүг нүдэнэ дуулсан чи тайдан дээр байна гэж бодчихгүй өөрийгөө. Юу багшаа танаас нэг юм асуучих уу? Болгүй яах вэ? Энэ сая явсан энэ дууны аялгау яасан айтах аялгау вэ те? Тийш дээ. Хөгжмөнд би бицээ. Оо та бичсэн юм уу? Тийш Тэ дээ. үгийн би биц. Оо та бичсэн юм уу? Оо шинэ дууг чинь би CD-нд оруулах болох уу? Наа чин төрийн дуул. Оо даач тийм баха сонссоо юу вэ? Баярагийн та бас их шогч хүн биш үү аа? Энэ яг манай вернис хэлээс юм уу? Та андуураад байна. Андуураагүй. Сони юм би. Байна уу? Хана? Энэ төрийн дуулын аяа чи миний хүүгийн багшны зохиосон юм биш үү? Үгийн болт яав хийсэн юм бэ? Би уугаагүй. Та нар ч одоо худлаа ярьсан юм хайшаа гэж.
Одоо ингэж ярихаар ууцсан гэж бодлоо яхад. Би одоо төрийн дууны үгийг яаж. Яана энэ. За баярлалаа. За хичээлээ эхэлцгээе бүгдээрээ. Йоо. За тэгэхээр нэр хинэ наран гарвын аваа. Танаа гэрт нэрээ хулгай зилгээ ороод байна гэсэн яасан. Хулгай ч нь олцсон уу? Харин нөгөө эхнэрийн эм өвөгжин тэр хаалга болоод ерөөсө хулгай чинь олдохгүй байна л да. Хулгай ч та өөрөө л юм байл шүү дээ. Та өөрөө аваад ламбард нь тавиал өрн тарыг хийждэг байл шүү дээ. Та яаж мэдээд байгаа? Хүүхд чи хэлсэн юм аа. Энэ хүүхдүүд ч одоо хичээл дээр хамаагүй юм яриад ах уу? Ярилгүй яах вэ ч. Хүүхэд гэдэг чинь томчууд бидний тол шүү дээ. Толио. Тэгэлгүй яах вэ? Ямар ч хамаагүй үйлдэл гарвал та нар тэр болгоны чинь дуурай штэ хүүхэд. Байна уу? Тэгээд. Хана. Энэ хүүхдүүдтэй тойл авч өгөхгүй бид нарыг тойл гэж ойлгод юм биш. Би уугаагүй. Энэ одоо дандаа согтой юм шиг юм ярих. Чи одоо гэрээсээ юм хулгаад болооч чи. Ямар муухай хулгаач юм бэ? Энэ ямар За хүнийг хулгайчаар нь дуудах яах вэ? Балдан пүрүүга би бас тантай юм ярмаар байна. Хэн? Балдан пүрүү. Наад нөхөр чи аатро гэдэг шүү дээ. Балдан бүрвэ? Балдан бүрв. Балдан бүр бож аатро өгтэй яг үү шүү дээ. Ядаж баатро гэж. Гэхдээ та ядаж жиг нэрийг хэлээд тахтай юм бэ? Аатрагоор л явчихгүй юм. Гэхдээ та нэрээ солихын оронд ядаж сөөхийнхөө мөнгөийг төлчихөл дөө. Тэгэхгүй бол хэцүү байна гэдэг нь шүү дээ. Хүүхд чинь өглөө болгон хичээлдээ явахаар байнга мөнгө төгрөг нэхэд байна гэд надад хэлээд байна шүү дээ. Би CD-гээ гаргах гал мөнгөө цуглуулж штий. Балдан бүр. За, баги сонсороо зөө чамд зориуллаа. Сөхихо. Мама. Монгик. То. Тодочи. Yeah. За болно эцэг эхчүүдээ. Хин Батбаатар яав. Танаа хүүхд чинь бас надад юм ирж хэлсэн л дээ. Эхнэрийн чинь нүд нь бас ингээ хавтаа хөхөрцөн байна гэсэн гайгүй юу? Юу л да нэг нөө шумуул хазаа тэр нь ингээ хөхрөөд ингээд Йоо, шомоо суугаар нь энэ нөхөр ингээ алчихгүй юу? баг галтгамаар. Энэ голын надад хэлсэн. За арцхан жаж арагшаас аваад очиж юу. Эцэг эхчүүд та бүхэн маань бас хүүхдтэй тавих анхаарал чинь багасаад байна. Тийм учраас энэ өнөөдрийн нээлттэй хичээлийг хийж байгаа юм шүү. За жишээлбэл Батбаатар яав. Та өнөөдөр хүүхдийнхаа юу хүсэж мөрөөдгийг мэдэх үү? Мэднэ. За юу? Марууч. Марууч мөрөөдөж миний үчи авах хийсэн гэж. Наач уугаагүй. Ийм л байна штэ та нараа. Та нар өнөөдөр хүүхдүүдэд хоолж ундлаад хувц сунаар авчирж өгөөд мөнгө төгрөг олж ирж байгаагаа хайрлж халамжлаад байна гэж бодоод ах шиг байгаамаа. Үгүй ээ эцэг эхчүүд аа. Хүүхдүүд чинь та нараас зөвхөн урмын үг, сэтгэлийн үг дэм авахыг л хүсэж штэ. Ядаж нэг цаг ч гэсэн ярилцаад үз. Дотоод ертөнцөөр нь аялаад үз. Тэгвэл та нар хүсэл мөрөөдөл нь мэдэн шүү аа. Энэ их бодвоштой санаа шүү. Тийм байна. Байна уу? Хана өнөөдөр хүүхдүүд тоол өгөхгүй шүү. Гоцоноор өмсөхгүй шүү. Дотоод ертөнцөөр нь аялнаа. Би уугаагүй. За би тэгээ хүүхдүүдээр чинь чөлөөт сэдв өгөө зохион бичлэг бичүүлсэн байгаа. Их олон зохион бичлэг ирүүлсэн. Одоо бүгдийг нь уншаад яах вэ? Ганц хоёрыг нь уншаад үзүүлчихье. Батбаатар яв. За. За хүүхд чинь өөрт чинь зориулаад миний ав сэдвтэй зохион бичлэг бичиж ирүүлсэн. Ямар гоё биш. За сонс. Миний ав бол архичин. Архигч харин ундаа шиг юу л жигөндөө. Одоо бүр өглөө цайгаа уухтаа хүртэл сэржмэлж уудаг болсон. Арайчтэй чи. Гэхдээ би аавыгаа их өрөвддөг. Ямар юмдаа өрөвдөө. Ээж дүү бид гурыг тижээх гэж л архи уудаг юм билээ. Уугаатай чи. Би ухаарч штий. Ажлаа бүтээхийн тулд архи уух шаардлагатай болдог гэсэн. Намайг анх хилд ороход ууж л байсан. Намайг анх хөлд ороход ууж л байсан. Намайг анх цэцэрлэгт ороход ууж л байсан. Айгуу бол одоо ч гэсэн уучихсан л байгаа гинэ. Би уугаагүй.
Аавын минь ажил бүтнэ гэдэгт би итгэлтэй байдаг. Тэр цагт аав маань архинаас гарах бах. Би аавтайгаа гадуур зугаалж, хамт загсан явж, хамтдаа усан сэлж, ааваараа сургуультай хүргүүлэхийг маш их хүсдэг. Ганч миний хүслээр болдгоо гэж утсан байна. Арайч тийм аач. Та өөртөө анхаарал тавихаар хүүдээ багч гисэн анхаарал тавьж байна мэд үү? Архин анхаарал тавихаар хүүхдээ анхаарал тавиач. Би хүртэл ээжийнхээ ангар шар уураг, ариун цагаан сүнээс нь гарч чадсан юм чинь. Миний аав хизээ нэгэн цагт архинаас гарч ажил нь бүтнэ гэдэгт би итгэлтэй байдгаа гэж. Ямар мундаг юм бэ? За баярлалаа. Чи ямар юм аа ястэ? Ой, эцэгхийн зөвлөлийн дарга тэр цомдоосон мөнгө аваад энэ нөхрийг архины имчилгээнд яваад яа. Зүгээр айхтар хэлсэн биш үү? Тийм бай. Мөнгөний нөхөр чи уучин тэгээд би уугаагүй л гэдэг шүү дээ. Мэдэж гин үү? Болтой яв та жоохон ч гэсэн чимээгүй байж болох уу? Би танаа хүүхдийн бичсэн зохион бичлэгийг уншиж үзүүлээ мэд үү? За их сайхан зэдэгтэй зохион бичлэг бичиж ирүүлсэн байна. Миний ав бол далдаг нөр хөө гэж юм. Дугаа бай. Миний амьдрал зэдэгтэй зохион бичлэг. Би аав ээжийнхээ хүү болж төрсөндөө маш их баярлдаг. Аха. Нэг өдөр аав ээж хоёр маань надад дүү төрүүлж өгнө гэдгийг хэлэхэд би маш их баярлсан. Ийм бичдэг байхгүй. Би дүүгээ гарч ирэхийг аав ээж хоёртой хамтдаа эргэлхийг тэсэн ядан хүлээж байлаа. За. Ингээд миний хүссэн хүлээсэн дүү минь төрлөө. Төрсөө. Дүү гэрт ирснээс хойш аав ээж хоёр маань урдын адил намайг хайрлахаа болж үргэлжил дүүг өхөөрдөн үнсэж инхрээлдэг болсон гэж байна. Та бас ингээд том хүдэ тавих анхаарал чинь багсан байгааз. Харин одоо миний аав ээжээсээ байнга сонсох болсон үгнүүд гинэ. За. Наатха дүүдээ өг чимээгүй дүүгээ сэрээч гин хөөй дүлий минь чамж их байна уу? Муу хүнийг зарсан хойноо өр зүүнч үхгүй ч байж үгсэндээ уйлдгий. Энэ их зүүнээ дандаа дүүгээсээ юм харамлана. Энэ үгнүүдийг байнга сонсох болсон гэж байна. Манчис амар өнөө үзсэн. Аав ээж хоёр маань дүүг илүү их хайрладаг болсон болохоор би дүүтэй баймааргүй байна. Бурхан минь би чамаас нэг л зүйлийг гуй. Гоо аав зөвшөөрэй. Миний аавд би далдаг нуулаач гэж. Миний дүүг ээжийн гизэнд буцаагаад оруулаад өгөөч ээ. Чамд яаж болд юм бэ наач? Сайжуулаа. Би аав ээжигээ өөрийн гэсэн бүх зүйлээ авмаар байна. Намайг амьдралд минь эргүүлж оруулж өгөөч. Аль эсвэл адилхан хайрлаач ямалуу даа гэж утсан байна. Ерөөс анзаардаг юм байна те. Ерөөс анзаарах. Бид нар одоо ингэж баг хөрөнгө ингээд томоо одоо ингээд хөсөр хайдаг шүү дээ. Тийм шүү дээ. Нэр хүүгээ амар өрөвчнөө. За Сайхан өгөөчтэй сайхан нэвтрүүлэг болж байна уу? Тэ. Нэвтрүүлэг Хичээл. Сэтгэл амар хөдлөж ийн караоке ороо 100 татчихоо. Та хичээд өгмөлгүй шүү Батбаатар аав. Энэ нэр сайхан өгөөчтэй хийж болж байгаа маш баярлаа. За тэгэхээр дараагийнхаа хичээлийг оруулъя. Дараагийнхаа хичээлийг бас их сонирхолтой оруулъя гэж бодлоо. Эцэг эхчүүд та нар манаас хүүхэд балчир насандаа их л олон зүйлийг бодож мөрөөдж явдаг байсан байлгүй. Тэгэхээр Батбаатар аав та хүүхэд байхдаа ямар мэрэгчлээ болохыг хүсэж мөрөөддөг байсан бэ? Аригчин болохыг мөрөддөг. Хийдвэ. Би сүүл тийм болсон болохоос сүүлгэн. Йоо би их шал өөр мэрэгчлэг хүсч мөрөөддөг байсан да. За. Нинжа болно гэж боддог. Нинжа гэж юу байх вэ? Ингээд гүйл. Жаахан балгачаал ингээ гүгээд идэх. За, Мишель ээж та Оо, эмч болсон. ямар сайхан юм бэ? Эрдэнэ цан та. Би ч одоо сансрын нисгч болно гэж мөрөөддөг. Яста сансрын мөрөөддөг өссөн. Дээлгэр сайхангаа та ямар мэрэгчлээ болохыг хүсдэг байсан бэ? Би онгоцны үйлчлэгч болъё гэж боддог. Онгоцны үйлчлэгч ээ. Одоо сонсч. Энэ онгоцод хүн суухгүй. Арай шиг байлээ. Болтын аав та? Би бол багш болохыг боддог байсан. Багшаа. Тий. За, өнөөдөр тэгвэл Болтын аавын хүсэл мөрөөдлийг бүгдээрээ хамтдаа биелүүлцгээе. Багш болох юм. Тэгэлгүй яг уу танаашаа гараад ир. Оо за. Ийм амархан. Би заримдаа ингээд сургуулийн захирал болъё гэж мөрөөддөг байсан. Сургууль тэр аяараа уншдээ мэд чинь үү. За, өнөөдөр Болтын аав тооны багш болоод энэхүү тоог та эцэг эхчүүдээр бодлоо шүү заа юу. Харин эцэг эхчүүд маань та нар маань Болтын аавыг багш гэж бодоод бодлогынхаа хариу гаргана шүү за. За, би түр гарчгаад ирээ. За мөрөөдөл биелсэх хүн. Мөрөөдөл биелдэг юм байна. За нэг далдгансан багштай учирнаа. Бос. Ярах наа. Дарвайсан бацаанууд чи яах гээд байна? Сайн байцгаана уу? Юу вэ? Сайн та сайн байна уу гэдэг юм уу?
Суу. Дофтор нь хүүхдүүд гайчлаа шүү аа. Дугаа авахгүй аймсыг чи шатаа шүү. Амьдралаар чи наадан шүү мэдв. Тэг ганцхан архитекттэйгээ үлдэх нь байж тээ. Эдийн хичээл юм үлээ. Тэгэхээр би багш математикийн хичээл орно мэдв. Ойлгосон уу? Энэ хичээлийг маш сонирхолтой явуулна мэдв. Та босдоо. За энэ хүн бол Аацэг Улаанбаатар гот ийшээ зогс. Ойлголоо. Тэр онгоцны хөгшин үйлчлэгч бас. Бэцэг дарахаа хот ийшээ зогс. Чи бас. Би жицгүү. За тоглосон юм тоглосон. Хэн жетра бас. Юу жетро биш те багро штэ. Аатро штэ юу вэ? Чи Улаанбаатараас 60 км цагийн хурдтайгаар автомашинаар Дархан хот руу явна мэдв. Ямар машинаар явах вэ? За ямар ч яадгийн. Вэ би лимузингээр явна шүү. Чам түрүү сангалтай мэдв. Сөөхийгөө мөнгө төлж олон юм биш. За бас. Дархан хотоос Улаанбаатар хот руу ундаг дугуугаар 20 км цагийн хурдтай явна мэдв. Ундаг дугаар хөрөхөө тийшээ. Хүргээд очихгүй юу? 20 км. За энэ хооронд 220 км-ийн зайтай. Энэ хоёр хүн хэдэн цаг, хэдэн минутын дараа уулзах вэ? Малаа. Мал юм чи яаж мэдтий? Суу муу. Би шүүх шүн шүү. Жуудаагийнх. Бодуулаад бодохгүй бол муу. Би гатуу багш шүү. За та хоёр яв. Тэр жага удаа чи жага хурд яв мэдв. За ингээд надад харж байгаа бод. Зогс. Замдаа өрхөн дээр хоол идэнэ үстэй. Тэгээ юу өрхөн бэ? Үгүй хотоос гарч байгаа өрхөн дээр хоол идэж штэ. Тэгээ таньдаг хүн дарах юм бол ганц 200 татаад бууд кончод өгдөө гараа явчих бод. Юуга балиатаад байгаа юм чи? Өч үлсөд байгаа чи өрхөн дээр хоол идчихээ л та. Чи заавал өрхөн дээр идэх юм уу? Өдөр хаана идэх юм? Тэр хажуудлынх нөгөө бууж морд чи тэр их гоё штэ. Тийм үү? Тэрний гуляш юу вэ хоош? Энэ бодлого юу бол гайч байгаа шүү. Бод амьдрал дээр өгшөө өрхөн дээр хоол идэж штэ. Ямар ч бодит амьдрал байхгүй. Шууд надгаа уулзвал өрхөж байхгүй. Шууд бол амарх шүү. За явах уу? За та хоёр яв. За. Ийм амархан бодлогыг бодож чадахгүй хайш юм бэ чи. Явда. Зогс. 5 секундын дараа уул. Энэ яадаг олгоо толгойтой малд байна. Үгүй наа чи 220 км-ийн зай байгаа шүү дээ. Зүгээр наа чи өрхөн байгаа шаана. Оо та нар ингэж мөнгөнд яхаар энийг бодоо очиж. Өөрийнх нь төрсөн хүүхэд Энэ амар хэцүү бодлого яах юм бэ? юу Өрхний асуудал шийдээ болио. Чи дугуйтай цаанаас яваад талаа яах гэдэг юм бэ? Үгүй явуулсан. Үчи яса голоо зөгцөө. Яач вэ? Үчиний хүнээс 30 заас цэдэ чи таксигаар явчихгүй яаж байгаа чи. Түл яг өрхөн дээр уулзсан шүү дээ. Тэр үчи дугаар яв гэдэг шүү дээ. Чи бодгон дээр ундаг дугуй гэж байгаа шүү Надад дээ. дугаар явуулдаг доош оруулах шаардлага байхгүй. 2 3 машин байна. Би аль нэг ч аваад сонгоод унаад явсан болно. онгоцоорч явчих чам. Хэдэн километр ч юм. Хөөш эсвэл ингээд да би чамааг очоод дарахнаас аваад. Хай. За боди энэ бодлого хариу гарахгүй байна. Болохгүй юм. Суу. Гүй. Нэгд бөөнөр гарсан хий чин 100 дууслаг голмол явъя л да. Тэгээд За энэ өвгөн дальжгнаарай. Сууцгаа. Өдгөө хоолд орохоо болчих юм уу? Чи зүгээр сөөхийгөө мөнгөийг төлж мэдв. Йоо ядаргаа. Юу болчихоо энэ бодлого заваарсан юм бэ чи? За дараагийнх нь. Байна уу? Хана. Бид нэр ингээд Улаанбаатар хотоос Дархан руу явбал замдаа өрхөн дээр хоол идэн те. Би уугаагүй. Даргаатай юм. Чи нэр. За бодлогын хариу гарсан уу эзэгчүүд ээ? За хит. Зааж гарахгүй байна энэ бол. Яасан бэ? Гарсаа багшаа. За ямар хариу гарсан? Өрхөн гэж гарсан да. Наа бодлого чи сони боллоо гэж. Эндээс лимузинтэй яваа, тэндээс 3 машинтай яваа. Тэгээд эргээд өрхөн дээр уулзаад, ууж идээд, буудалд хоноо заваарсан юм бол чи наач. Чи бодлогын хариу биш юу болгоч вэ? Иннээс болж явахгүй юу? Зөв зүгээр явж исэн хоёр өрхөн дээр уулзаад аригтуулаад. Амьдрал дээр өрхөн дээр хоол идэж Чи бодит амьдрал өрхөн яриад яах гэдэг юм чи? За байлцгаа. Нэгэнд гаргаж чадаагүй юм чинь гэрийн даалгавар хүүхдүүдээрээ гаргуулж ирэн шүү. За яв. За. Манай хүүхч гэсэн өрхөн дээр хоол идэж цаашаа явна шүү дээ. За болно эцэг эхчүүдээ. Дараагийнхаа хичээлийг оруулъя. Дараагийн хичээл маань дуу хөгжмийн хичээл. Ой. За ингээд дуу хөгжмийн багш Гэрэл цэцэг багшийнхаа орж ирэхийг урьж байна.
манай сургуулийн их дэмжиж хандж Аа? байгаа юу гэвэл эцэг эхчүүд хүүхдүүдэд юу яриад юуны тухай яг юу сураад яваад байгааг мэдэхгүй байгаа байхгүй. Тийм учраас өнөөдөр энэ ангид ямар ч Ер нь та бүхэн ингээд ярьж байгаа бид нар л хараа ярьсан зүгээр байхгүй ингээд өөр ганцаар яриад бид нар ингээд суугаад айгүй утгагүй байгаа байхгүй наа чи. Ой энэ орны караоке ороо 100 авчир харъя л да. Хой. Уучлаарай багшаа энд хүмүүс сууж ин та бид нартай харьцаад ярьж байгаа юу? чи хин Хин байдیں далдаг мөнгө. Гинэрээ. Дадаа. Аачихгүйзаа. энд нэг ч эцэг их байхгүй. Дандаа сурагчд байна. Нэгт сурах шалга та хар эцэгхийн төлөөлөл ирсэн байна. Багшийнхаа өдөөс чи хин Үгүй та биднийг хүндлээд наашаа хаач. энд дандаа сурагчд байна. Сурч байхгүй. Юу гэдэг юм бэ? Хин Сурч. хин Ээж биш ээж сурагч. Уучлаарай өөрөөс нэг асуучих уу? Энэ хичээл мичээл хүүхдүүдтэй ингэж орд юм аа. Хаашаа. Ойлгосонгүй. энэ ангид одоо бас ямар том дуутай сурагч суугаад байна. Эцгийн төлөөлөл санал бодлоо гэж байна. Сурагчд бол хичээл дээр ингэж ярьдаггүй юм. Энэ сурагч байна уу? Да ялангуяа та багшийнхаа өдөөс юу гэдэг юм бэ? Хитэн чи. Том байна. Ангиа тарья. Эрт бүрнөө. Бүрэн. Энэ үед хүүхдүүдийн анхаарал нь төвлөрөөгүй бүгдээрээ үүмүүлж яадаг байхгүй юу? Хүүхдүүд бол үүмүүлдэг. Үүмүүлээчтэй. Ой чамд тараас байгаа юу? Ямар муухай юм бэ? Би хам ярьсан. Та арай нөгөө тараас уу яа. Тэгж ойлгосон юм яа. За сууцгаа. Дуу хөгжмийн хичээл ороход бэлэн боллоо. Хүүхдүүд анхаарлаа хандуул. Дуудуулахад хэд хэдэн чухал зүйл байна. Энэ юунаас эхлэх вэ гэвэл нэгдүгээрт амьсгалын дасгалаас эхэлнэ. Нэг ёсондоо амьсгаа гэсэн үг. Би сая юу гэсэн? Амьсгаа. Яар бүдүү халаатай хүүхдүүд өө. Амьсгаа! Чи гараад ир. Амьсгалыг яаж зөв авч сурах ёстой вэ гэвэл бэлдэх байдалд орлоо. Орсон. Хөлтөө мөрний хэмжээтэй заав. Гараа ташаандаа авлаа. Анхаарлаа төвлөрүүлээд амьсгалыг гүнзгий ав. Авсан амьсгал уушгаар дамжаад ходоод руу ороод хоёр үрц рүү хуваагдаад амьсгал яван явсаар ахар сүүлэн дээр очино. Дотор нь ороод тэнэ явж тийм шүү дээ. Юу ойлгосноо ангийнхандаа харуул. Юу ч ойлгоогүй. Ойлгосон. Бэлдэх байдалд орлоо. Амьсгалаа гүнзгий ав. Авсан амьсгал уушгаар дамжаад хоёр үрц рүү ороод хамгийн сүүл ахар сүүл рүү орлоо. Соо. Хоёрдугаарт дуудуулахад юу чухал вэ гэвэл хоолойгоо халаах чухал. Юугаар халаах вэ? Байгаа мó. Хой. Чи гараад ир. Хурдлаач. Хоолойг халаахад тусгаад асгал байна. Энийг юу гэж нэрлэдэг вэ гэвэл гам гэж нэрлэнэ. До ре ми фа соль ля си до си ля соль фа ми ре до дул. 오레미 파페ля 세소비야 Наадхныхаа үгийг бичээд өгөөрэй. Хүүхэд болгон дуулах албатай биш ээ. Солгой хоолойтой, сонсголгүй хоолойтойгээд олон төрлийн хүүхдүүд байна. Гэвчиг суурийн зөв тавиад өгвөл ямар ч хүүхэд дуулж чаднаа. Энийг эрзенатран ажилуулах гин. Хэрвээ эрзенатрыг зөв ажилуулах юм бол хүний зулаа чичирдэг юм. Би сая юу гэсэн? Зулаа чичрэл. Чичрүүл. Би таныг эрзенатран ажилуулж чичрүүл гэсэн болохоос хоёр хатраас сэгсэргээгүй. Яаж чичрүүлэх юм бэ? До. Хоолоогоо. Хоолоогоо чи. Машинаар карбюратор авчихлаа. Чи гараад ир. Энэ хүүхэд яаж зөв хийж зулаан чичирж байна гараан тавиад мэдэр.
чинь. Айсан. Би хичээлтэй байж тээ. Багшаа гарчаад ир. Гар. За хань гарч ил. Хань амьсгаа чи хич хамраар авагдаа тэгээд бүхсэндээ л ирдэм биш тээ. Би уугаагүй. 3 дугаарт дуудахад юу чухал вэ гэвэл хэл ярианы дийгц чухлаа. Намайг юу гэж хэлэн дагаад хэлнэ. Чичцаа. Хичээсээ. Та яаж маяглаад байна? Би дуучин хүн л дээ. Дуулахаасаа илүү маяг нь ихтэж тийм ээ. Гар ширээн дээр. Чицэцаа. Анхаарлаа төвлөрүүлээд намайг заасан хүн дагаж хэлэх ёстой. Чичцаа. Та яач вэ? Хийм шүдэн мултраад байна. Нэг авгаач айцээ. Энэ одоо Гитлерийн Германы Гестапо авгаа юу? Чацаа яач. Таяас их хүн шолдгийн өөрөө чадах уу? Чицачи. Юу гэсэн би сая? Юу гэсэн? Юу гэсэн? Чицачи. Чацаг чи. Чам шиг хүүхдэд ангийн сурлагаас хойш нь татдаг юм. За хүүхдүүдээ энэ болгоныг хийж сурсны дараа бүгдээрээ хан цоолж чаддаг байх ёстой. Чи багш намайг харахгүй байна гээл түрүүнээс хойш хичээл дээр үүмүлээл хүүхдийн араар гүлэн хийж уусны чинь би хараагүй гэж бодоо юу? Гар. Хан бол чи юм уу? Хичээл дээр дандаа далдахна. Гар. Намайг юу заасныг сураад ангийнхандаа зааж өгнө. За хүүхдүүдээ хан цоолно гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл хан нинан зогсож байгаа би хан нинан зогсож байгаа тэр хүүхдэд миний ярьж байгаа нь тодоос тод сонсогдож байвал үүнийг хан цоолох гинэ. Жишээлбэл киппитэ. Ой. Цаарвоо. Цаараад байна. Наана зүгээр зогсох юм уу? Тэ хантай хангуу сонсогдож байна. Киппитэ. Эцэг эхчүүд хүүхдүүдээ нэг өдрийн хичээл таслуулах, нэг цагийн хичээл таслуулахыг юм чинээ тоодоггүй. Гэтэл ямар их хичээлээс хоцорсныг хизээч ойлгодоггүй. Жишээлбэл энэ хичээл дээр таслаж ирсэн хүүхэд өнөөдрийн хичээлийг ойлгохгүй ямар мэлэн хойлог мэдрэл муутай царай гаргахыг ангаараа харж шоолцгоо. Ой шүүгчээ. Багштуудаад байна. Яасан багшаа? Хан цоол. Одоо л нэлээ хойлог дээрээ тавьлаа да. 100 айд яваад ирэх үү? Хан цоол. Барилгын материалын хичээл авсан юм хайш юм чи. Сая чамааг байхгүй үдсэн хичээл. Наа чин хан. Чи цоолно мэдв. Цоол. Оо ямар мэдрэл царай гаргадаг юм байна чи. Энийг үү? Ой. Яаж нэ? Чи энэ бүр яах гэдэг вэ? Цоолдё. Амаараа цоолно шүү дээ. Амаараа. За хурдлаач. Заван. Ой. Түүний ихнэр залгаад юм ятаргаатай юм одоо байна уу? Би хичээлтэй байна шүү дээ. Наран гарвын аавыг цоолох гэж байна. Би уугаагүй. Ятаргаатай би чи. Чи юу ч ойлгосонгүй. Киппитэ гэж хэлээд нуруугийн цоолно ойлгосноо? Гифтэчээ. Ээж ямар юм бэ чи. Зөвөө хүүхдүүд ээ. Нефт гарна. Энэ хамт хөрхих үү? Нефт. Хайр гаргийн гिचээд юм уу хайш юм. Залцлоо. Яна. Хичээл дээр уцаар ярина. Хичээл таслана. Чам шиг хүүхдүүд ирээдүйд ямар хүн болох уу? Нинжа. Архичин. Багш ястаа гоё талаа. Наа чи аригчин байхгүй юу? Чим уу далдаг. Гар. Дандаа хичээл өмүүлнэ. За хүүхдүүдээ ширээн дээр дууны үг өгсөн байгаа. Наад үгнүүдээ хараад бүгдээрээ дагаж дуулах ёстой. Одоо бүгдээрээ хоорын байрлал ав. Яа нэг нь. Хоол норно гинэ. Үдийн цай гэж өгдөг гэсэн. Тэр л юм шиг шүү дээ. Бүгдээрээ найрал дууны байрлал ав. Өөр найрлаад наадуулаад. Яа тий. Зүгээр л хоорын байрлал авчаач штэ.
Яа. Багшаа өчтөр жоохон савцаж зүрхээр гарах гэдэг. Бидний чанга орилдохгүй. Анхаарлаа хандууллаа. Анхаарлыг төвлөрүүл. За, амьсгалаа гүнзгий ав. Авсан амьсгал уушгаар дамжаад хотоод руу ороод хоёр үс рүү хуваагдаад ахар сүүл рүү орлоо. Оо, иймдээ бөөгнөрч өгч юм. Бүгдээрээ хүүхдийн сэтгэгүй рүү орлоо, хүүхдийн ертөнц рүү орлоо, хүүхэд боллоо. Эхлэе. 우리 쇼린 지게 쉽게 우대 알선 디게 쉽게 우대 살기 안사 쉽게 우도 어떤 단다신 신이가 일리 목표 신이가 호리 목표 신이인데 구스기 목표 Хоёр тийшээ. 나비 아픈 잔스락 쉽게 낮은 웃음 슈게 쉽게 나스피 먹어 쉽게 나무 웃겨 딴다시 신이가 일리 웃겨 신이가 혼이 웃겨 신이인데 목표 신이가 저기 목표 이내세 야야야야 야야야야 야야야야야야야 뭐가 말해? 신이인데 구스티 목표 신이가 저기 나로 왔어. 복두대 나로 왔다. 나로 왔어. Эцэг эхчүүдэд хандаж хэлье. Би хүүхдүүдтэй ийм маягаар хичээл ордоггүй юм. Гэхдээ та нар шиг хүүхдүүдтэй ингэж орохоос өөр арга барил надад байсангүй. Дуугчмын хичээл дуслаа, анхаарал тавьсанд баярлалаа. Баяртай. Баярлалаа багш. Та үнэхээр мундаг багш юм аа. Тань шавар орж болох уу? Хадаг сүгэ бариад ир. Юу гэсэн бэ? Хатан давир гэсэн үү? Тэгсээ тэгс. За, дуу хөгжмийг хичээл таалагдбоо эцэг эхчүүд ээ. Гончиг сүмийн аварлаа гэж. Яасан бэ яа? Дуу хөгжмийн гिचээ дээр ангид камер тавихгүй амар юм байна. За, өнөөдрийн хичээл маань ингээд өндөрлөгт өгч байна. Тэгээ ямар ч байсан хичээл маань хүрэлцэн ир суусан эцэг эхчүүдтэй маш их баярлалаа. Хичээлийн төгсгөлд хэлэхэд манай сургууль жил болгон илтгэлийн уралдаан зохион байгуулдаг. Энэхүү уралдаандаа төрүүлсэн сурагчийн илтгэлийг сонсгоод өнөөдрийнхөө хичээлийг өндөрлөхөд таатай байна. За, ингээд 5-ын А ангийн сурагч Цэлмэг огныгоо орж ирэхийг урьж байна. Одоо хүүхэд болгон юм илтгэлийн уралдаанд ордгоо. Тэгэлгүй яах вэ? Манай хүүхд яга ороогүй. Танаа хүүхд чинь түрүү миний аав ариг чанга бичсэн байсан. Дугуй. Сайн байна уу? Сайн байна уу? Намайг Боржгоо хөгт ганц зэргийн Цэлмэг гэдэг. Миний бие энэ зууны дунд уяас энэ улсыг цаашид авч явах маргааш өмнөөс томчуус та бүхэнд хандаж байна. Би хин нэгний хүс дээр хин нэгний шахаж шааргаар бус зөвхөн Монголын ирээдүйн төлөө тэмцэхээр энд зогсож байна. Би итгэл төгс зогсож байна. Томчуудаа та бүхний химжээшгүй их мөнгөтэй болох шунал хүслийн золиосонд хитрхи гүн өртөж өөрсдийн үгийг хийж чадахгүйгээр үгүй болон устж байгаа. Үзэгсэнд аймаг өндөр уул нурууд өргөн ус голууд өрөвдөлт ан амьтдын өмнөөс би энд зогсож байна. Томчуудаа таны хүүхэд азооны таварган цоорсон нартай аюулт бодисоор дүүрсэн агаартай хиймийн хортой хурд хүнстэй хогоор дүүрсэн ус готтой амьдрсаар л байх уу? Би өдөр бүхэн ямар нэгэн ан амьтан цөөрч хорогдож байгаа тухай ургамал устж байгаа тухай ус голууд ширгэж байгаа тухай сонсож байна. Өөх дээсээс та бүхэнд үлдээсэн үеийн өдөн хിവэр нь хадгаж яваарай гэж загсан. Бурханд хүртэл бүү өгөөрэй гэж сургасан. Энэ үнэт баялаг бидний үед хөвсгөл
далай гэж энэ хот урт байсан юм гэлээ. Хангаа нурууч нь моцтой байсан юм гэлээ. Хэмтэн уус чинь ан амтантай байсан юм гэлээ. Хэрлэн мөрөн чинь загастай байсан гэлээ гэсэн номог яриа болж үлдэх хэрэг. Аавууд, ээжүүд, ах эгч нар минь та нар хүүхдүүд бидэнд цаг мөч бүхэнд хайртай гэдгийг хэлдэг байж. Их нутгаа хуулсан зарж эд баядгаа харийнхан зөөсөөр л байх уу? Энэ хайр мөн үү? Энэ хэвээр байх юм бол ирээдүй чинь элсэн цөлтөн балуун усны төлөө бийсээ хөнөөгдөв. Сангаж өгөхгүй төлөө цус нэгтээ хятгад хүн. Энэ хайр юм уу? Томчууд ухаараач дээ. Ухаарад ухрааж болохгүй бодчихсон юм чинь. Ядаж нэмж битгий сүрүүлээч. Би гойж байна. Би та нарын ирээдүй чинь шүү дээ. Би хичээнгүй л гойж байна. Анхаар тавьсан баярлалаа.